Моба ТV дуртай мөрлөө. За тэгэхээр сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээр та бүхэндээ загас усандаа жаргалтай номер 2 гэдэг дугаараа оруулахад бэлэн боллоо. За тэгэхээр энэхүү бичлэгийг эхлэх болсон шалтгаан нь болохоор адилхан би дороо нисгсэн. За тэгээд дороо нисгсэн чи яг одоо харагдаж байгаачлан нэг том улисан линок сэлээ явж илаа. Ардаа нэг 3 4 хадран дагуулчихсан. Тэгэхээр нь заадаг бол ойрхон өөр сүрэг загас байна уу? Эсвэл өөр дахиад ганц хоёр том линок байна уу гэж дод явуулаад үзлээ. За дээшд үзсэн чинь зөндөө олон загас. За энэ мөчөөс эхлээд л энэхүү газарт очиод загаслая гэж бодсон юм. Тэгээ үргэлжлээд ямар байдалтай юу болж үргэлжлэснийг гарах болно. Та бүхэн маань түр хүлээгээрэй. Хэсэг байгалийн сайхныг мэдэрцгээе. За сайн байцгаана уу? Трот. За сайн байцгаана уу? Усан дотроо байгаа загсыг харуулъя. Ямархуу байдалтай юу хийгээд байж идгийг би та бүхэнд харуулах гэж байна. Би одоо ингээ гол дотор алхаж явахгүй. Тэрэн дотор одоо хадран загас хэрхэн сэлээд байж идгийг харуулах гад үзүүлэх гээд алхаж явнаа. За тэгээд сая харсанчлан камера доош нь хийсэн чинь яг хөлтөөр 1 метр ч хүрэхгүй зайд хадран сэлээд явж байгааз. За энийг юу гэж дүгнэх вэ гэхээр та нар одоо сайн бичлэг үргэлжлүүлээд үзэх юм бол энэ хадран ингээд нэг юм түүж идээд байгаа. Дэшээ доошоо шамбалцаад. Тэгэхээр одоо энэ юу гэж тайлбарлах вэ гэхээр миний хөлийн хөдөлгөөнөөр би одоо энэ газрын чулууг сэндийчгээр доор нь байсан шавж ч юм уу хорхоо хөвж гарч ирэхэд нь тэрийг барьж идэж байгаа гэсэн үг. Тэгэхээр нэг ёсондоо намайг ашиглаж байгаа л гэсэн үг л дээ. Би энэ загснууд ашигтай болж байгаа гэсэн үг. Одоо яг харагдаж шүү дээ ингээд бүгдийнх нь ингээд ам хөдлөөд юм идээд байгаас дэшид хошоо болоод юм хайж байгаа байдалтай. За ингээд та бүхнийг бичлэг үзэж явах хооронд би комментуудад хариулъя гэж бодлоо. Тэгээ надад ийм сэтгэлүүд маш их ирсэн байдаг. Хаанаас бирсэн бэ? Хаана байдаг гол вэ? Би энэ асуултанд хайлуулах хариулахгүй байхыг хичээдэг. Яг тэгвэл би Монгол улсад загасчлалын салбар айгүй хөгжиж байгаа ч гэсэн тэр чинь нэгээрээ загас алдаг, загасыг их хэмжээгээр нь алдаг хүмүүс их байдаг гэж үздэг учраас хамаагүй хүнд голын байршил хэлхийг зайлсхийдэг. Тийм учраас та бүхэн маань энэ тал дээр ойлгоорой гэж хүсэж байна. Дараагийн коммент нь болохоор надад зөвлөгөө өгдөг хүмүүс. Айгүйх баярлаа. Энэ зөвлөгөөний ачаар ямар ч тач би газардуулагч авч явдаг болсон. Тэгээд миний бүх бичлэгийг үзсэн бол би эхний хэдэн бичлэгтээ газардуулагчгүй явж байгаа дараа нь газардуулагч авч явсан. Их хэрэгтэй юм бэлээ. Дээрээс нь загсаа мэдээж ямар нэгэн байдлаар гэмтээхгүй гэдэг тал дээр маш хэрэгтэй учраас шинээр загасалж байгаа та бүхэн маань газардуулагч авч яваарай. Дээрээс нь бичлэгээ үзэхдээ дсэн комментуудаа уншаад би бинээсээ юм суралцаад явхад болохгүй юм байхгүй шүү дээ. За дараагийнх нь болохоор надад урмын үг хайрлсан гоё байна гэж хэлсэн хүмүүс байгаа. Үзэгчд маань та бүхэндээ бүр маш их баярлаа. Дараа нь ингэж дахиж бичлэг хийх сэтлийг төрүүлдэг надад уран зориг өгдөг. Би ютубер болъё гэж айгу олон жилийн өмнөөс бодож багасаа бодсон зүйл учраас надад та бүхний энэ урмын үг айгүй их сайнаар нөлөөж байгаа. Тийм учраас зөндөөх баярлаа. Цаашаа самтугаарай, лайк and subscribe. Буцаад бичлэгтээ оръё. Яг одоо харагдаж байгаачлан айгүй олон загас угааз нэг ингээд бичлэгт ордоо ямар ч дугаар 8 9 10 11 хадар миний хөлд ор явж байгаа гэсэн үг. Би ийм олон загас харахаараа эдрийг одоо ингээд барьж янз бүр болоо ихээсээ илүү зүгээр л ингэж харах нь надад илүү таашаалтай байдаг. Дараагийн одоо хамгийн их орж ирдэг сэтгэлүүд маань ямар уурга ашигладаг вэ? Ямар өгөөж ашигладаг вэ гэсэн асуултууд байгаа. Энийний талаар болохоор би тусна бичлэг оруулчихъя гэж бодсон. Тэгээд удахгүй орох бах. Одоо би яг
Ленок барихад ийм загас ийм өгөөж ашигласан, хадран барихад ийм өгөөж ашигласан, тэр бичлэг дээр энийг ашигласан гэдээ хүмүүс оруулчихна. Тийм учраас яг энэ талаар мэдмээр байгаа хүмүүс байх юм бол тэр бичлэгийг үзчихээрэй. Багч гэсэн тусламж болох бах гэж найдаж байна. За одоо ингээд бичлэгээ үйлчлүүдэд үздэгэ. Би камераа санийг гаргаа ирж аваад буцаад ирэхэд яг миний нөгөө нэг алхаж явж исэн газар манай хадрангууд маань буцаал хүрээд ирсэн. За нэг иймэрхүү байд юм аа. Загас усандаа жаргалтай.